Би болохоор штэ. Би болохоор 6:30-д ирдэг. Ажлын өдөр 6:30-аас ирээд амралт өдөр болохоор та тухаараа унтаад ингээд 8:09-ээс ирдэг байхгүй юу? Одоо ингэж унтдаг. Ингээд 7 хоног өдөр 5-аас ирэх үнэ. Тэ өдөр ихний өдөр арай гэж сэрлээ. Тэгээд сэрээд нурхаараа угаагаад босох гэсэн байдлаа л идэг 5:30 болсон байна. Одоо ажилдаа бэлдэх хүртэл 1 цаг үлдсэн байна. Одоо энэ 1 цаг яаж өнгөрүүлэх вэ гэдэг амар чухал юм л та. Эхний өдөр учраас бүгдөө аль гайгүй амархан дасгал хийгүү дасгал хийж үзсэн. Би гизээр даргуучраас энийг хийж үзье. Тухайн багсгаад. Корсет хийдэг байхгүй юу? Корсет хийх юм чи. Гэтэ би ингэ корсет яг үрдүүн гэдэг үгийг мэдгүй л байгаа гэх юм бол үрдүүн гартал дасгалж үзэх учраас. За маш хурдан сая маш хурдан энийг хийсэн. Одоо энэ доотлын нэг хийцгээе. Миний энэ толч бүр захтнадах юм шиг. Дасгал хийсэн чинь жоохон нүүрний пүүс тэр хаагдсан жоохон болсон боцтой. Билээ одоо йога хийх үү, гарны дасгал хийх үү? Өглөө йога хийх сайн байх л та. Йога хийчих. За явахтаа бэлтгэх. Ээж би сая 5 цаг ирсэн шүү. Яа. Энэ лоноо дандаа 5 цаг ирсэн. Юу вэ? Дасгал хийсэн. Ганцаараа юу? Тэгээ би ганцаараа туурах. Тэнаа яа доодоос ирэж байна. Та дөрөв усаа ажиллах юм чи. Амархгүй юу? Та босоогоо дасгал хийж өнөөдөр амарч ич. Ганцаараа яриад байсан шүү дээ. Oh my gosh. Зэмэртэйч камера уучаастай нүрээ буцчихжээ. Өнөөдөр болохоор даяа. Өнөөдөр би зөвхөн ингээд ирсэрч чадсандаа л амар баярлж байна. Яа гэх юм бол энэ амар их фейлдсэн баггүй. Өөр өдөр ингээд 5 цаг сэрүүлгээ 50 ерөөс сэрж өгдөгөө ингээд сэрүүлгээ унтраагаа л унтаад тэг ингээд байнга 6:30-аас сэрээд байгаа юм нэ 5 цаг ерөөс сэрж чадахгүй. Тэгээ нэг өдөр болохоор бүр ингээд за яг сэрээд яг бичлэг хийн шүү гэж ингээд камер ажилталтаа тавь унтсахгүй. Тэгсэн чинь сэрснээ сэрүүлгээ унтрааснаа камер асууснаа за ингээд 1 минут бичиж яагаад хөвтөж байгаа дүрсээ бичиж чаад босъё даа гэж бодож байгаа бус унтчих. Тэгээд өмнө 7 хоног фейлдээд энэ 7 хоног ингээд дахиад хийж өдөр сэрч чадсан. Өчтөр яагаад гэвэл амар ингээд контро бодсон гэд сэрүүлэг дуурангууд би сэрээд би босгоод тэг яг энийг ингээд шууд хийн шүү гэж амар бодсон чи өдөр сэрч чадсан. Тэгэндээ ажиглалтай байна. Өдөр үсээ боогоо явуучих яа. Энэ дүүдлээс залхууч байгаа учраас. Өнөөдөр хатаа бүр амар гоё. Сэрсэн чинь. Харагдаж байна танаа шүү дээ. Номын явж байна. Оо.
За өнөөдрийн төлөвлөгөө болохоор байна шүү дээ. Галс нэг 20 минут давхал хийчээд ном унших гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Өчигдөр гоё уншмаар байгаа номоо худалдаж авсан. Өнөөдөр гоё унших болох болно. За одоо ажилдаа явхад бэлдэх хүртэл 30 минут үлдсэн байна. 30 минут үлдсэн 30 минут та өдөрөө ном уншиж өнгөрөөцгөөе. Энэ миний номны тэмдэглэл бичдэг дэвтэр. Нэрдэ Оливагийн хямдралаар авсан батганы наалт. Амар хөөрхмөөс so cute. За гарахад бэлэн болсон гарлаа. За 2 дахь өдрийн сэтгэл. Ер нь штэ өмнөх өөрийгөө үзэнгүүд ингээд байнга тасгал хий гэж ярьдаг байсан заяа. Тэгээ ингээд яг гэртээ ажиллаад хараад өөрөө ингээд бид 8 үед ирдэг байхгүй гэртээ. Тэгээ ирчээд ингээд дасгал хийх гэхээр ингээд өдөржин энерги ингээд бүгдийг өөрчилсөн заяа. Тэгэнгүүт ингээд юм хийх хүсэл үнэхээр төрдгүүдээ ингээд хөвцээр байгаа тартаа. Тэгсэн чинь ингээд ер нь өглөөс ирээд яг энергитэй үед дасгал хийн гэсэн чинь дайггүй байна. Эхний өдрөө бодод бас өнөөдөр сэрхэд гайгүй байлаа. Тэгээд хамгийн нэг хэцүү зүйл өчигдөр өдрийн цаг аим хөтлөөс авахгүй ингээд өдөр чинь нойр хүрээд нэг тийм орол байвал унтчих юмсан гэдэг бодолтой. Ингээ өдрийн кондишн амар муу байсан цаг. Тэг өнөөдөр ямар байх нь бас нэг харж үзэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд маргааш шиг л болцсон. 거기다 이렇게 스트라이프 터치 올려가지고 좀 티셔츠 바이브. 그래서 옷 өчигдөр би 11 гэж 11 өнгөрөөж гэртээ ирсэн байхгүй юу. Тэгээд амар ядаад усан очиж чадахгүй шууд удаа. Тэгээд сая өглөөс ирээд хальт тасгал ичээд усанд орчлоо. Өчигдөр болохоор өглөө би арч руугаа явж байгаасаа кофе авсан байхгүй юу. Тэгээд кофе уусан чинь ер нь өдөр бол зүгээр байсан зав. Нойр марнах юм хөрөхгүй кондишн дүү гайгүй байсан зав. Эхний өдөр нь зөвхөн өмнөх өдөр нь нэгийн үед унтчаад өглөө 5 цаг сараа тэгээд 4 цагийн нойртой яваад тэгээд өдөр нь амар ядарсан юм шиг байлээ. Тэгээд 2 дахь өдрөөс оройн жоо хоёрт унтаад байсан чинь буцаад гайгүй болж ирж байх шиг байна. Тэгээд ингээ 3 дахь өдөр нь 3 дахь өдөр мэдэрсэн юм юу ялч өглөөний цаг учраас тийм ингээд амар ирч хүчтэй юмыг хийх бас хэцүү. Бид ингээд нэг яг өглөө өдөр эхэлж байгаа ингээд бидэж ингээд бос ирээд амар ирч хүчтэй наач юм хийх хэрэг хэцүү дээ. Ингээд дахад хийж хата хүртэл амар нойр хүрэл гүрийгээл хийчихсэн нэг л тэгээд амар хэвээр амар гоё сэрлээ гэсэн юм бол байгаагүй. Өгтөө нэг гадагшаа гарч марвал тэгвэл ингээд нэг амар нойр сэргээд ингээд хүч орж ирэх багтах те би өнөөлөө нэг гармааргүй байна. Метронд хүртэл ингээд яаж зогсож явна гэж боддог учраас метронд дуусан нийт 30 минут зогсож явдсан шүү дээ. Тэгдэг хүн учраас гадагшаа гарч татал хөдөлгөөн хийхээр бүр ингэж ядраад. Чигэн 7:30 гээд гэрээсээ гарна. Үлдсэн минутанда ялт юм мэдээд даgamad гот. Монгол таунаас авсан банк. Бөөч тэр ногоо юм аташ орсон ахгүй юу? Тэр тирамису авсан. Тирамису бөгөөд.
Отломско шүсгэж үү. За нэг гой мэдлээ. Өө энэ царайчныг биш шүү дээ. Ийм үд. Бичлэг аваад. 예쁜 척. 이쁜 척, хөрхөн 척. Best. За би шударгаар зүгээр шууд үнэнгээл хэлье заяа. Би боллоо. Уг нь би 7 хоногийн турш ингээ 5 цагс ирээд би махбодороо мэдэрчүүлээд ингээ сайн талын хэлээд муу талын хэлээд ингээд бичлэгээ дуусгаж бодчихсон байхгүй. Тэгвэл одоо бол үнэхээр цааш та чадахгүй байна. Чадахгүй учраас одоо ингээ 4 дахь өдөр дээрээ бичлэгээ дуусгая гэж бодлоо. За тэгээд яагаад болохоор шийдсэн бэ гэх юм бол эхний шалтгаан нь болохоор зүгээр би ингээ хувь хүн талаасаа нэг амар өглөө эрт сэрж ингэж өдрийг өнгөрөө эхлүүлэх нь надад жоохон таарахгүй юм шиг мэдрэмж төрлөө. Хоёрт болохоор уг нь би ч одоо энгийн үед гэх юм бол 6:30-с ирээд өнгөрт ингээд байж агаад шөнө 12-д дундаад ингэдэг юм надад ингээд дадал болцоо шүү дээ. Одоо миний хувьд бие мах бод ингээд тэрэнд ингээд тасцсан байгаа. Тэгсэн чинь энийгээ гинт өөрөөр ингээд өөрчлөх гэдгсэн чинь тэр үйл явц нь бас амар хэцүү байлаа. 5 цаг сэрж байгаа хэрнээ орой ингээд 10 маруу гэд эрт унтах чадахгүй. Тэгээ ингээд 11 өнгөрөөж бараа ингээд энгийн үед унтдаг адилхан унтаад ахаар илүү ядраад тэрнээс болоод бас миний бие маань улам игээд муу байгаад байгаа мэдрэмж амар төрөөд тэгээ ингээд бас болохоор шийдсэн байгаа. Тэгээ 3 дахь нь ер нь ингээд яг ингээд эрт сэрэх гээд үтсэн ингээд нэгдүгээр өдрөөс хойш ингээд өдрүүдэд бод үзэнгүүд өглөө эрт сэрлээгээд миний тухайн өдрийн бүтээмж ч юм уу ингээ байгаа байдал продуктив маань ингээ илүү өснө үү гингүүд үгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд 4 хоног хийгээд байгаа ингээ үгүй юм байна гэд би ингээ дотроо бодоод ингээ шийдчихэж байгаа учраас өргөжлөөд 3 хоног хийх юм бол хэрэггүй юм шиг байна. Тэр нь баг надад тамлал юм шиг мэдрэгдэх юм байна гэж би өөрөө дүгнээд тэгээ болох шийдсэн байгаа. Уг нь би яагаад ийм бичлэг хийгээ бодсон бэ гэх юм бол яг дээр үед 7 хоногийн турш 5 цаг сэрэх гэдэг ийм бичлэг амар тренд маягийн болоод ютуберууд амар их хийжсэн. Тэгж байгаа сүүлд дахиад энэ нь буцаж тренд болоод амар их миний алгоритм дээр амар их иймэрхүү бичлэгүүд гарч ирээд би бас өөр ингээд дээр үед хийгээ бодоод хийж чадаагүй юм чинь одоо хийгээд үзье гэж бодоод хийжсэн байхгүй. Тэгсэн чинь бодсноос хэцүү. Тэгээд сайн талаас илүү муу тал илүү ихтэй тийм байлаа. Тэгээд ингээд жоохон гонигтай ч гэсэн ингээд дундаас нь болохоор шийдсэн байгаа. За тэгээд бичлэгээ дуусангаа ер нь ингээд эрт сэрэх ямар байсан бэ гэд дүгнээд хэлэх юм бол ер нь өдөрөө хэрвээ продуктив амьдрмаар байна, амар гасан сайгүй швта гэж тэгж байгаа бол цагтаа ингэж амар анхаарах биш заяа ингээ хитэн цаг сэрж байгаа хитэн цаг дундаж байгаа энэндээ амар ингэж анхаарлаа төвлөрүүлэхээс илүү зүгээр л бүтэн ойртой унтаад одоо эрүүл байж хүн чинь ингээ цаашдаа гой юм хийж ингэж зорилгодоо хүрэн шүү дээ. Тэгээд эрүүл байхын тулд бүгдөө сайн унтаж аваад тэгээд өөрийнхөө одоо хальдун хаана шиг сэрүүн байдаг тэр цагуудаа сайн зөв төлөвлөж хуваарлаад ингэх нь илүү сайн байна. Ингэх нь илүү зөв юм байна гэдгийг бас энэ бичлэгээрээ илүү өөрөө бие махбодороо мэдэрч ойлголоо. За тэгээд энэ бичлэг сонирхолтой байсаг үг мэдэхгүй байгаа ч гэсэн дуустал нь үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд амар удаж бас энэ бичлэгийг оруулсан үнээр уучлаарай. Хайртай шүү. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Аньян.